Тэгээд Булгагийн яг саяны ярьсантай холбоотойгоор би тэд бас яг анхны мэрэгсэн дээр болоо яг тэр фидикийг ерөөсөө яг ойлгоогүй л дээ. Тий. Тэгээд яг ингээд нэг хичээлдээ ойлгоогүй сэдв яг асуултанд орж ирэхээр ядаж нэг ийм асуулт маань ингээд утга санаагаар орж ирдгүү. Дид зүйл тэдийн тэнд юу байдаг вэ гэж бид асуудаг тий. Тэр бид цээжилж чадахгүй. Тэгээд одоо болохоор би яг тийг юу гэж бодож байна гэхээр одоо тухайн үед ингээд яг ажил дээр ашигладаг байсан маань яг мэддгүй байсан та маань холбоотой байна. Одоо бол ингээд би ингээд алхам тутамдаа ингээд хэрэглээд явж байгаа. Тэгээд одоо бол би нэг Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөлгээд дэлхийн банкны одоо нэг 361 км зав зам засах төсөл дээр ажиллаж байгаа. За энэ төсөл дээр маань бол одоо дэлхийн банкнаас манай гамбалдах маань бас ингээд зөвлөхөөр ажилладаг гэдэг тийм айгууд заа зөвлөө явдаг. Дээрээс манай төслийн зохицуулж оюун дэлгэр гэдэг хүн байгаа. Манай төслийн зохицуулагч маань бол айгүй олон жил одоо яам дээр гадаадын зээслэмж хариуцсан мундаг хүн байгаа. За тэгээд одоо дид зүйлтэйгээ яаж холбогдох гээд байна гэхээр албан бичиг хичээл болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт зохицуулагч хүүшээ Немка мэдөө эн чинь бүх юм чи дид зүйлтэй тайлбарлана штэ гэл тэгэнгүүт одоо ингээл би ингээл яг ойлгож эхлэв те. Одоо ингээл ямар нэг албан бичиг бичгтээ дид зүйл тэдэд заасны дагуу та ийм арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ энэ арга хэмжээгээ авч хэрэгжүүлэх бол дид зүйл тэдэд заасны дагуу ийм үүрэг хариуцлагатай байх нь шүү гэл би тэд алхам тутамдаа ашиглаад ирэхээр нөгөө дид зүйлүүдээ угаасаа хүн цээжлээд эхэлт юм байна. Тэгэхээр тэр тухайн үед нөгөө нэг айгүй мундаг байнга ашиглаж исэн хүмүүсийн маань асуулт маань угаасаа тэр хүмүүст айгүй амархан байсан. Тэгээд тийж асуусан. Тэгээд бид нар бас тухайн үед ойлгохгүй штэ гэж маань яг ингээ хоёр талаасаа бол бас зүв байсан юм болов уу гэж ерөнхийдөө бодсон. Одоо яг бодож байхад